онцгой үзэгчтэй Ундрахаа мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Та бүхэн мэдээлэл анхаарлаа хандуулна уу? Эхний мэдээг танилцуулъя. Монгол Улсын хэмжээнд 10 аймгийн 39 суманд хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилтоор бэлтгэхээр болжээ. Хинтээ аймгийн Батчирээд, Өмнө Дэлгэр, Цэнхэр мандал суманд нийт 2600 тонн самар түүх дээд хэмжээг байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тогтоож өглөө. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын АДРА 372 дугаар тушаалаар 10 аймгийн 39 суманд хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилтоор бэлтгэхээр баталжээ. Аймгийн дагалдах баялаг ашиглах журам шинжилгэцэндээ холбоотойгоор энэ оны 9 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 2 дугаар сарын 1 хүртэл самар түүх ажил үргэлжилнэ. Хинтээ аймгийн хувьд Өмнө Дэлгэр, Батчирээд сумдаас үйлдвэрлэлийн зорилтоор Цэнхэр мандал сум болон Хан Хинтээ дархан цаазад газраас ахуйн зорилтоор нийт 2600 тонн самар түүж бэлтгэх хэмжээг тогтоосон байна. Энэ нь нийт нөөцийн 60% юм а. Байгалийн дагалт баялаг ашиглах журам шинжилгэцэндээ холбогдуулаад 9 сарын 20-ноос дараа оны 2 сарын 1 хүртэл иргэн аж ахуй нэгж байгуулах хуш модны самрыг түүх нөхцөл үүсэж байна гэсэн үг. За энэ дээр манай аймаг бол жишээ нь бусад Хан Хинтээ дархан цаазд газраас ахуйн зорилтоор Батчирээд, Өмнө Дэлгэр сумдуудаас бол үйлдвэрлэлийн зорилтоор Цэнхэр мандал сумаас бол ахуйн зорилтоор түүхээр шийдвэр гараад байна. За энэ жилийн өдөр бид нэг 2600 орчим тонн хуш модны самрыг түүж бэлтгэх дээд хэмжээ гэсэн үг шүү тийм ээ. Энэ дотор бол ахуй болон үйлдвэрлэх тусдаа сална. За бид нийт нөөцийнхөө 60%-ийг мэдээж түүх ёстой журмаараа тийм ээ. Ийм бол байна. За бид энэ дээр хяналттай аймгийн ажил хэсэг хуралдаад дуусч байна. Энэгээр бид бас энд хэрхэн хяналттай асуудлыг сая ярилцлаа. Тэгэхээр аймаг бол Батчирээд, Өмнө Дэлгэр сумдууд дээр эхний удаа бол суурин пост дөрвийг гаргана. Замун хөдөлгөөний пост тавьж хяналт тавина гэсэн үг. За иргэдэд мэдээлэл өгөхөнд тулд энэ жил журам шинжилгээтэд иргэн нэг удаа 50 кг хүртэлх самрыг ахуйн зорилтоор эрхэм бичиг бичүүлж авна. За эрхэм бичиг бол 10 хоногийн хугацаатай байна. За мөн үйлдвэрлэлийн зорилттой буюу самар бэлтгэж байгаа аж ахуй нэгж байгууллага 30 хоногийн хугацаатаа тэгтээ тэр цаашдаа эрхэм бичиг сунгагдаад явах тийм боломжтой байдаг. Шинэ журам гарсантай холбогдуулан эрхэм бичгийг олгохдоо нэг иргэн 10 хоногт 50 кг түүн ахуйн зорилтоор түүсэн самрыг ашиг олох зорилгоор худалдан борлуулахгүй байна. Аж ахуй нэгжийн хувьд 30 хоногийн хугацаатай самар түүх эрхэм бичгийг олгоно. Мөн шинэ журмаар иргэн 1 кг самрын хураамж 500 төгрөг байсныг 1000 төгрөг болгосон бол үйлдвэрлэлийн зорилтоор түүх 1 кг самрын хураамж 800 төгрөг байсныг 1400 төгрөг болгожээ. Хинтээ аймаг өнгөрч 2021 оны төсөвт 1 тэрбум 800 сая төгрөгийг төвлөрүүлж байсан бол энэ жилийн урьдчилсан таамгаар 2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх төлөвтэй байна. За журам энэ жилийн журам шинжилгээтэй бодлоос түүх хугацааг бол 9 сарын 20 болгож хойшлуулсан. Энэ нь хуш модны самар өөрөө болц гүйцэж төөж бэлтгэхэд модондоо айлуулах хохирол багтай түүх төрөл энэ жилийн журам бол онцлог. За мөн бас ахуйн болон үйлдвэрлэлийн зорилттой гарч байгаа иргэн аж ахуй нэгжүүд байгуулалт хугацаа заасан бас энэ жилийн журам бол нэг онцлог гэсэн үг. За мэдээж энд бол гарч байгаа нийт 4 постер бол энэ тем хэмжээд бол 2-3 мянган бол мэдээж тийшээ бол гарч байна. За орлогын хувьд бол бид өнгөрсөн жил бас нэг тэрбум 700 орчим төгрөгийн орлогыг энэ хоёр сумд бол төвлөрүүлж ирсэн. За энэ жил бас журам дээр бас өөрчлөлт ороод ахуйн зорилтоор түүж байгаа иргэн хуучин 500 төгрөг байсан бол 1000 болж байна. За үйлдвэрлэлийн зорилтоо хуучин 800 төгрөгөөр төлдөг байсан бол 1400 болоод өсөж байна гэсэн үг. Үүнтэй холбоотой бол төлбөрийн хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулаад орох орлогын хэмжээ бол мэдээж нэмэгдэнэ. Тэгэхээр энэ жил бид бас нэг 2 тэрбум орчим төгрөгийн орлого энэ тийм гээд орох болов гэж урьдчилсан байдлаар төлөвлөж байна. Гэхдээ энэ самбар маань өөрөө бас 100% биш дээд хэмжээ учраас заавал бид энэ 2600 тоног түүх шаардлага байхгүй. Энэс хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Тэгэхээр бидний дээдлийн орлого нь 2 тэрбум мал гэж ойлгож байна. Хинтээ аймгийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газар, онцгой байдлын газар, байгаль орчин аялал жуулчлалын газруудын хамтарсан 4 пост ажиллана. Мөн хөдөлгөөнд постыг тогтмол хийн гэлээ. Иргэдийн бөөгнөрл ихээр үүсдэг учраас хэрэг зөрчил гарах, хууль бус мод бэлтгэх, ан агнах, модонд их хэмжээний гэмтэл учруулах, улсын хилийг санамсаргүй зөрчих зэрэг зөрчил гардаг тул хил хамгаалах газартай хамтран ажиллах юм а. Бидний алтын байгууллагын зүгээс бол үйлдвэрлэлийн ашиглалтаар самар бэлтгэх, аж ахуй нэгж байгууллагын гэрээ, түүний хэрэгжилт, ахуйн зорилтоор самар бэлтгэх иргэдийн эрхэм бичгийн олголт, түүний зарцуулалтын байдалд хуулиар бол хяналттай байх үүрэгтэй. Энэ жилийн хувьд бол самрын дундуур хөцсөн үе гэж эрдэмтэд тодорхойлсон байна лээ. Тийм учраас сумдын хариуцсан хойнгоос гарсан судалгаа, байгаль орчин аялал жуулчлалын газрын
одоо дэшээ явсан судалгаа материалууд дээр үндэслэж бидний өсөл шалгалтын ажлууд хийгдэн. Гэхдээ аймгийн цагдаагийн газар, байгаль орчин аюул зүйн газар, дээрх одоо 3 сумын засгийн тамгын газар олбогдох аймагуудтай хамтарч одоо энэ шалгалтын ажлуудыг хийгээд байна. За энэ жилийн хувьд бол байгаль орчны сайдын 290 гэсэн одоо тушаалаар төлбөрийн хэмжээ нэмэгдсэн одоо мөн бас дагалдах одоо журмууд бас өөрчлөгдсөн учраас энэ дээр бас тодорхой шаардлагууд бүр тодорхой болж орж ирж байгаа. Жишээ нь одоо иргэд ахуйн зориулалтаар самар төвхтэй 50 кг-аас доошгүйг түүнийг одоо ашиг олох зорилгоор худалдан оруулах болохгүй гэсэн юм залтууд хүртэл орж ирсэн байна л. За мөн одоо тодорхой юм дээр энэ журам дээр бол байгаль орчинд одоо ямар нэгэн бохирдол дороотол одоо үсэхгүй байх гэх мэтлэн одоо заалтуудыг бол бас нэлээд тавьж өгсөн байсан. Одоо энэ дээр бол мэргэжлийн хяналтын байгууллага тодорхой төвшөнд бас хяналтуудаа тавина гэж бодож байна. Бачират сумын хувьд Хошингой бүхий 600 га газар, хан хинтийн дархан цаазад газартай харьяалагдах 30,000 гаруй ойн сангийн талбайтай нийт 790 тонн самрыг ахын болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүх зөвшөөрлийг олгосон байна. 2019-оос 2020 онуудад самрын их ургацын жил байсан учраас 7 аймгийн 1500 орчим иргэн самар түүсэн байна. Төсөвт тэр хэрээрээ буюу 2020 онд 998 сая төгрөг, 2021 онд 400 сая төгрөг төлрүүлжээ. За энэ жилийн хувьд бол 790 тонн ахуйн болон үйлдвэрийн зориулалтын одоо байгаль орчны сайдын бол тушаал гарч байна. За өмнө нь ажиллаж байсан туршлагууд гэвэл ерөнхийдөө постн дээрээ бол одоо хураамж авах мөн одоо эрхийн бичиг олгох ажлуудыг бол төлхөө хийжсэн, эргүүл шалгалтыг бол одоо төлхөө сайн хийж байсан. За энэ жилийн хувьд ч гэсэн одоо 2000 өмнөх онуудынхаа туршлагаар одоо ашиглалтыг бол явуулна гэж бодож байна. За энэ дээр гол иргэдийн алддаг зүйл гэвэл одоо эрхийн бичиг гэдэг зүйлийг бол одоо манайхан сая ажлын хэсэгтээ ч гэсэн маш сайн ярьж байна. Эрхийн бичиггүй явж лээвэл одоо энэ маань хууль бус болно гэдэг. Тэгэхэд энэ дээр л одоо иргэд маань сайн иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгээд тухайн суманда аль суманд бэлтгэл хийж байна. Тэр суманда одоо ангитай ч юм уу байгаль орчинтой сайхан хамтраад эрхийн бичиг аваад ингээд цааш явах юм бол биднэрт бол маргаад байх зүйл бол байхгүй. Манай дээр бол за Бачаа сумын хэмжээнд бол нэг 600 гаруй талбайд бол хошуутай. Бачаа сумын дээр байлж байгаа хаант улсын цэцгийн хамгаалтгаа. За энэ маань бол 30,000 гаруй ойн сангийн бол талбайтай байдаг. За эрхийн бичгийн хувьд гэвэл за одоогийн байдлаар бол 1000 ирсэн байгаа. Байгаль орчны газар дээр ирсэн байна. Цаашд бол энэ маань эрхийн бичиг маань бол одоо хэвлэгдээд л явдаг. Тэгээ энэ дээр бол ямар нэгэн бол одоо гацах тийм дутагдал бол гарахгүй байх гэж бодож байна. За өмнөх жилүүдийн тооцоолоор за хамгийн оргил үед бол одоо 2020 онд маань их самрын их үрийн жил болсон байгаа. За энэ үед бол нийтдээ бол нэг 1500-аад иргэд гарсан гэж одоо 7 аймгийн 1500 иргэн гарсан гэж одоо судалгаа байдаг. За ер нь бол нэг сард хамгийн ихтэй 450-аад хүн, хамгийн багадаа нэг 200-аад хүн бол гарч ирсэн юм судалгаа байгаа. Хинтээ аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас 6 болон 8 дугаар саруудад самрын нөөцийг газар дээр нь очиж тогтооход дунд ургацын жил буюу самрын ургац тийм хангалттай ургаагүй мэргэжлийн байгууллага гаргасан байна. Дараагийн мэдээ онцгой байдлын газраас ирүүлсэн мэдээгээр үргэлжилж байна. Хинтээ аймгийн онцгой байдлын газраас улиралд нэг удаа галт төмөр ундрах тактикийн дадлага сургуулийг зохион явуулдаг. Энэ удаагийн дадлага сургуулийг онцгой байдлын газрын аврах 32 дугаар анги эрүүл мэндийн газартай хамтран зохион явууллаа. Хайтатай өгч байгаа тийм. Шатлалыг хурдаа. Шатлаг нөө, гадаа шатлаг. За тэгээд цагдаагаанаас албасан. Цагдаагааны уцаа. Галын аюулгүй байдлын тухай болон гамшигаас хамгаалах тухай хуулиар аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүргийн дагуу онцгой байдлын ерөнхий газраас анги салбаруудтай хамтарсан дадлага сургуулийг жил бүрийн төлөвлөгөөндөө тусгай хэрэгжүүлдэг. Хинтээ аймгийн онцгой байдлын газар нь улиралд нэг удаа галт төмөр унтраах тактикийн дадлага сургуулийг албан байгууллага аж ахуйн нэгжүүдээр зохион явуулдаг бөгөөд энэ удаа эрүүл мэндийн газартай хамтран зохион байгууллаа. Тус тактикийн сургалтанд Хэрлэн сумдаг галт төмөр унтраах аврах салбарын тэг 32 дугаар анги болон онцгой байдлын газрын эрен хайх аврах салбарын нийт 28 албаагч хоролцлоо. Галт төмөр унтраах
аврах салбарын хувьд өгсөн дуудлагын дагуу төлөв шуурхай очиж объектын галыг унтраах ажиллагаа явуулсан бол Эрен хайх аврах салбарын албаагчид эрэлж нохой ашиглан өндрөөс нэрвэгдчлийг буулгах ажиллагааг хийж үзүүлсэн юм а. За онцгой байдлын газраас төлөвлөгөөнд тусгацсан дагуу гал унтраах тактикийн сургуулийг бол улиралд нэг удаа одоо ингээд багшд ажилчдууд одоо зохион байгуулж байна. Энэ дээр бол одоо нэг гэсэндээ бол хэрвээ гал гарсан үед хэрхэн ажиллах талаар тийм ээ. Дотор ер нь хичнээн хүн байгаа. Тэднэрийг бүр хариуцсан нэг хүн хөдөлгөөн хөчөөгөрөнтэй дагуу бүртгэгдсэн аюулгүй талбайдаа гаргацсан баг. Тийм талаар дадлага сургуулийг бол зохион байгуулж ажиллаж байна. Тактикийн сургуулийн хувьд бол албаагчдыг бол сургалт ороход бол албаагчид энгийн иргэд бол жоохон гал унтраах талаар нь ойлголт төрн муу байдаг. Тэгээ яг манай онцгой байдлын газраас үн төлбөргөө сургалтыг бол сар болгон бол албан байгууллагууд зохион байгуулалт хүсэл тавих юм бол намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулаад нэг ард иргэд маань одоо хадлан тарианда явах тийм ээ үйлчлэлтэй ажилдаа бэлдэх хөдөө гадаа их явдаг учраас нэг машиныхаа бүрэн бүтэн байдлыг аюулгүй байдлыг сайн хангах хэрэгтэй. Тэгээ бас хүүтний үйлрэл эхэлж байгаатай холбогдуулаад энгийн иргэд маань одоо бизнес цогныхаа галаа аюулгүй байдлыг одоо сайтар хангах хэрэгтэй байна гэдгийг анхааруулж байна. Галт төмөр унтраах аврах тактикийн дадлага сургуульд эрүүл мэндийн газрын ажилтан албаагчдыг оролцуулж дадлагжуулан сургаж болцсошгүй аюул ослын үеийн бэлэн байдлыг хангахыг зааварчлан ажиллалаа. Мөн сургуультыг объектын галт төмрөөс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, аврах анхны тусламж үзүүлэх, ажилтнуудаар галын хор ашиглан гаргасан галыг хэрхэн унтраах зэрэг сэдвүүдээр хийлээ. Өнөөдөр онцгой байдлын газраас эрүүл мэндийн газар дээр маань яг бидэнд өнөөдөр тулгамж байгаа хэрэгтэй яг бидний нөгөө мэдхийг хүссэн ийм галын аюулаас яаж урсан сэргийлэх вэ? Яаж галыг унтраах вэ гэдгээр маш хэрэгтэй сургалт бид нар авлаа. Тэгээд би бас миний өөрийн биеэрээ бас гал дээр яг галын хорыг яаж хэрхэн зөв ажиллуулах вэ те? Тэгэж бас өөрөө гал унтрааж үзлээ. Тэгээд нэлээд хүнд юм байна. Ер нь бол амар ажиллаж байхгүй те. Тэгэхээр өөрийн биеэрээ ингэж үзэж байгаа болохоор ойлгож байна. Бидний ажил онцгойхтой бүгдэнд нь ажлын амжилт хүсье. За өнөөдөр манай байгууллага дээр объектын гал төмөр унтраах дадлага сургалтыг одоо гал төмөр унтраах 032 дугаар ангиас зохион байгуулж явууллаа. Энэ сургалт нь бол одоо манай байгууллагын ажилчдын хувьд бол бэлтгэл бэлэн байдал хэдийгээр галын хор байдаг ч гэсэн тэр галын хороо одоо яаж ашиглах талаар бол бүрэн яг тийм сайн мэддэггүй байсан байна. Тэгээ тэрнийг бол сурж авлаа. Альва албан байгууллага барилгад гарсан галт төмрийг унтраах арга зүй онцлогийг нь судлах нь байгууллагуудын хувьд нэн тэргүнд хэрэгтэй байдаг. Цаашлбал байгууллага өөрийн ажилтан бүрд галын аюулгүй байдлыг хангах, галт төмрөөс урьдчилан сэргийлэх, унтраах, гал гарсан үед аврах зам гарц ашиглан хүмүүсийг аюулгүй газар шуурхай нүүлгэн шилжүүлэх мэдлэг чадвар олгох сургалтыг 2-оос доошгүй удаа явуулж дадалжуулах ёстой байдаг байна. Мэдээллийн хөтөлбөрт хамтаага та бүхэнд баярлалаа. Дараагийн мэдээнд анхаарлаа хандуулна. Хинтэй аймагт Prism Production-ы 2 дахь уран бүтээл болох Дурлалын эмэгтэй романтик инээдмэн жүжиг тоглогдох гэж байна. Тус уран бүтээл нь 2 хүний лаунж театр хэлбэрээр тавигдах жүжиг бөгөөд орон нутагт анх удаа тоглогдох байгаагаараа онцлогтой юм а. Жүжигчин мэрэгжилтэй залуу усуд болох Тунгалаг мөрөн номиноор Хинтэй аймагта Prism Production-ыг дэргэдэг Prism хүүхдийн жүжигийн дугуулан хичээллүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрүүлж байгаа лээ. Тэд анхны тайзны уран бүтээл болох Зүггүй шүмбөлөө хүүхдийн жүжигийг их хүрсийн баяраар тоглож байсан бол энэ удаа залуучууд бүсгүйчүүдтэй зориулсан Дурлалын эмэгтэй романтик инээдмэн жүжигийг тоглох гэж байна. Энэхүү жүжиг нь Тус Production-ы 2 дахь тайзны уран бүтээл болж байгаа юм. Мөн энэ уран бүтээл нь 2 хүний жүжиг гэдгээр онцлогтой бөгөөд орон нутагт анх удаа тоглогдох гэж байна. Жүжигийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид жүжигийн найруулагчаар ажиллаж байгаа залуу уран бүтээл жүжигчин Тунгалаг мөрөнгөөс тодрууллаа. За жүжигийн зохиолын хувьд гэвэл Антон Павлович Чеховын Баавга гэд жүжигээ сэтвэлсэн. Ер нь бол Баавга гэж жүжигийг бол үйл явдлын хувьд тэгээ жүжигийнх нь гогцоо үйлдэл гол зүйлүүд собит гэдэг ер нь чухал гол зүйлүүдийн өөрчилж өгөөд тэгээд жүжиг доторх диалог буюу харилцан яриамаар юмнууд нь бол Антон Павлович Чеховын жүжигээс бас ингээ авах юмнуудаа аваад ч юм ингээд тэгээ өөрийнхөө санаатай ингээд найруулгаар хойлоод тэгээ ингээд ер нь бол жоохон тийм өөрчилж хийж байгаа юм уу та. Ер нь бол яг санааг нь болохоор Антон Павлович Чеховын Баавга гэдэг жүжигээс сэдвлэж бүтээж байгаа. Жүжигийн жанр бол романтик инээдмэн жүжиг, романтик гоё хайр дурлалтай гэгээлэг. Тэгээд бас нөгөө эмэгтэйчүүд хамгийн гол юм нь юу вэ бол нөгөө бүсгүйчүүдэд сая хэлсэн шүү дээ. Энэ нэг юм нөгөө бэлэвсэн эмэгтэйчүүд ямар их байгаа л те. Нөхөр нь хаяад явсан, нөхөр нь өнгөрсөн ч юм уу.
тэр маш олон эмэгтэйчүүд ингээ амьдралаа авч яаж ингэж дэмжиж хичээж эцэст нь тэд нэр ингээд зарим нь өөрх ингээ бүр аргаа ядаад ингээ те шантраад ингээд ялагддсан шүү дээ амьдралд. Тэгхгүйгээр яг тийм эмэгтэйчүүд ирвэ таны амьдрал таарах ч юм уу, тийм эмэгтэйчүүд байвал иргэн томчин байвал ч юм уу, баг зэргийн халамж, хайр, анхаарал жоохон тавиад өгөөрэй. Тэгвэл тэр эмэгтэйчүүд ялагдахгүй те амьдралд гоё урам зориг хүч аавь шүү тийм зүйлээс гэдгийг ингээд ойлгуулах гэсэн нэг тийм хөдөө орон нутагт ер нь бас баг анхдагч байхаа орон нутагт юм театрт биш те чуулгат биш юм лаунж юм кафе паб ресторан юм ингэж тавьж жүжиг тавьж байгаа хүмүүс суугаад вайна уугаад ч юм уу стейк идэх ч юм уу те гоё нэг л хүүтэн пэ уугаад ч юм уу тэгээ гоё жүжиг үзээд тэнцээс ингээд хамгийн өөрт байж болох 5 тухтай байдлаараа оюуны таашаалыг гоё аваад гардаг. Тийм мэдрэмжийг өгөхөд бас чиглэж байгаа. Энийг бас ер нь хөгжүүлэе гэж бодож байгаа юм яванда гоё эхлээд ингээд тавив. Тэгээ нэг улиралдаа нэг удаа ч юм уу гоё жүжиг бас ингээд тавьчихдаг ч юм уу нэг тиймэрхүү байдал руу шилжүүлэх гэсэн зорилготой байгаа. Жүжигэн гол дүрүүдэд соёл урлагийн сургуулийн жүжигчин мэргэжлэр төгссөн Номин Даваатч гэх залуус тоглож байгаа бол найруулагчаар продакшныг үүсгэн байгуулагч жүжигчин Тунгалан мөр ажиллаж байна. Тус хоёр хүний жүжиг нь лаунж театр хэлбэрээр тоглогдох бөгөөд олон гинтийн бэлгүүд үзэгчдийг хүлээж байгаамаа. Жүжигийн явдал 9-р сарын 29-30 болон 10-р сарын 2-ны өдрүүдэд KH ресторан тус тоглогдох бөгөөд 21-ээс дээш насныханд зориулагдажээ. Мөн та билет захиалгыг хүсвэл 8871 2595 дугаар утас руу холбогдсон хургуулан авах боломжтой. Өнөрхөө мэдээллийн хөтөлбөр фото мэдээлэл булангаар үргэлжилж байна. Та бүхэн мэдээлэлд анхаарлаа хандуулна. Улсын их хурлын гишүүн Идрот аймгийн засаг дарга Чогсон Жавнуур орон нутагт ажиллаж сумдын иргэдтэй уулзалт хийсэн. Тэр үеэр Баяутаг сум эрүүл мэндийн төвийнхөө төрхөн тусламжийн автомашиныг шинжлэх шаардлагатай байна гэдгийг сумын удирдлагууд болон иргэд санал тавьсан байдаг. Тэгвэл уг санал хүсэлтийн дагуу улсын их хурлын гишүүн Идрот аймаг орон нутгийн удирдлагууд болоод эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын газрын дарга Хонгор Зулнаар тус сумын төрхөн тусламжийн автомашиныг шийдвэрлэж өгчээ. Дэлхийн банкнаас эрчим хүчний найдвартай их усрыг бий болгох төсөл хэрэгжүүлэхээр судалгааны ажил эхлүүллээ. Монгол Улсын засгийн газар эрчим хүчний яамнаас эрчим хүчний найдвартай их усрыг нэмэгдүүлэх чиглэлээр тавьсан хүсэлтийн дагуу Дэлхийн банкны ажлын хэсгийнхэн Хинтээ аймагт хүрэлцэн ирж аймгийн засаг даргын орлогч Бадсайхан болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Тус төслийг улсын хэмжээнд 3 чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь Багнуур Чингис, Чойбосон чиглэлийн цахилгаан дамжуулах шугамыг 110 кВт-ийг 220 кВт болгож өргөдөх ажил юм. Тиймээс уг төслийг манай аймагт хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, байгаль орчинд нөлөөлөх байдал, хүн амын эрчим хүчний хэрэглээ, эдийн засгийн хөгжил, цаашид ямар чиглэлээр хөгжих зорилтын талаар судалгааны ажил эхлүүлж байна. Ус ажлын хэсгийнхэн Маргааш газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Эрлэн сум, Хөдөлмөр халамж үйлчлэгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, мэдээд холбоо сүлжээ төрийн өмчит компани удирдлагуудтай уулзалт хийж шаардлагатай мэдээллүүдээ солилцохоор боллоо. Бачрет суманд баригдаж байгаа Ононголын төмөр бетон гүүр эх сард ашиглалтанд орно. Бачрет сумын төвөөс зүүн хойш 3 км-т улсын төсвийн 6.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдаж буй 209 м урттай Ононголын төмөр бетон гүүрний ажилтай аймгийн засаг дарга Чогсон Жав танилцлаа. Улс сумын Ононгол дээрх хуучин модон гүүр нь шар усны үер болон цөм төрөлтөнд дэвдэрч голын хойтолд амьдардаг хүмүүс сумын төвөөс тусгаарлагдаад байсан бол 2021 оны 7 дугаар сараас эхлэн 209 м урттай төмөр бетон гүүрний ажлыг Эргүүн сарвал зам компани төлхөө гардуулах нөхцөлтэйгээр өнгөрсөн оны 7 дугаар сараас эхлэн гүйцэтгэж ирсэн. Гүүрний ажлын явц одоо 95% үргэлжилж байгаа бөгөөд эх 10 дугаар сард хүлээлгэнэ юм а. Та бүхэндээ орон 21 цагийн өндөрхөн мэдээллийн хөтөлбөрөөр хүргэлээ. Үргэлжлүүлэн өндөрхөн эфирээ хүлээн авна уу.